Анаас юм ганц зүйл асуу тодруулах гэсэн юм. Та бүгд нэр Солонгос улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв гэж талаар сонссон уу? Үйлчилгээний төвний талаар. Энд ойрхон байдсан тий. Би энд одоо Солонгос дээрээ 27-8 жил болж байгаа. Тэгээд сая одоо тэтгэвртэй гараад одоо би 2-3 жил гарan болчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд энд одоо сайн дурын нийгмийн даатгал төлж тэгж байж байгаа. Тэгээд юу сүүлийн 6 жил гарангийн өндөр төлөөд тэгээд одоо би тэтгэр саад ингээд Монгол мөнгөөр сая 600 авдаг байхгүй юу? Тэгээд үнэхээр ингээ хэрэгтэй юм байна. Залуучууд бас ингээд эртнээс ингээд нийгмийн даатгалаа ингээд төлөөд тэгээд ингээд тэтгэвртэй гараад ингээд сард ингээд мөнгө авчих дамаа ялангуяа өндөр төлөх бас айгүй зүгээр юм байлээ. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Нийгмийн даатгал төрийн үйлчлэгээ авчихсан 10 оноос хойш нийгмийн даатгал сайн дураар төлж байгаа. За. Төрийн үйлчлэгээ Солонгост авчихсан. Өвчтэй клуб авчихсан гэсэн шүү. За баярлалаа. Та тэгвэл манай нийгмийн даатгалд энд сайн дураараа даатгалт юм байна тий. За баярлалаа. Манайх мөн хөтөлбөрийн харилцаан дээр тулгуурлаад бас асуудлуудыг шийдвэрлэж өгдөг байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. Төвийн танилцуулга юм байгаа юм. Манайх дотор ингээ хөдөлмөрийн дасаг, нийгмийн даатгалын дасаг гэдэг үйл ажиллагаагаа үзүүлээд явуулдаг. Хөдөлмөрийн дасаг маань болохоор хөдөлмөрийн харилцаан дээр тий хэмжээний даатгал, хөдөлмөрийн даатгал, ажилтны даатгал гэх бүгд юм байна. Манай нийгмийн даатгалын дасаг маань болохоор Монгол улс дахь одоо энэ Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нийт Монгол улсын иргэдийн Монгол улсынхаа нийгмийн даатгалд хамруулах үйл ажиллагааг эрхэлдэг. Манай хөдөлмөрийн дасаг маань болохоор бүгд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд маань хөдөлмөрийн харилцаан дээр ямар нэгэн асуудал үүсэх юм бол бид нэр тэр асуудлыг ингээд шийдвэрлэж өгөхөд үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэлээр хангаж ажилладаг юм аа. Та энэ Солонгос улсад ирээд ер нь хичнээн хэдэн жил болж нэрээ дудааг байна уу? Тий, одоо 4 жил болж байна. За. Тэгээд уг нь Монголдо 15 жил сувлагчийн ажил хийсэн. Тэгээд энэ нийгмийн даатгалыг одоо энэ Солонгост ингээд төрж олдог гэдгийг би одоо мэдсэнгүй. Одоо мэдэж авчихсан. Ер нь бол хаач байсан одоо энэ даатгалаа төлөх хэрэгтэй юм байна. Хаач төлж тийм байна гэж би одоо Монголдо төлөх хэрэгтэй юм уу гэж яагаад ингээд даатгалаа тасалсан байна. 4-5 жилийн нийгмийн даатгалаа энэ даатгалаа тасалсан гэсэн. Тэгээд тэрийг бол би яагаад нөгөө энийг тасалсан гэвэл визгүй болохоор одоо энэ даатгал маань өгөө мөнгө гэж одоо тэгж байгаа тассан. Тэгээд ийм үйлчлэгээ бас байдгийм байх шүү. Би нөгөө ирээд удааг байгааслаа одоогоо мэдээж хаварлаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвийн Монгол дахь салбар нь Солонгост байдаг бол мэднэ. Тэгээд хэд удаа очиж сэтгэл зүйн зөвлөгөө болон бусад зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө тэр талаар мэдээлэл авч ирсэн. Дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгдөг сайхан хамт олон байд юм билээ. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. Танд маш их баярлалаа.